Тэнгэр мөрлөн мөндөсөн алтай таван богдо тэлмэн тишин мэрэлсэн сүүн цагаан гол тэрүүн богдоос ихтэй баг төрөнгийн хүрхрээ тэнхээд ирсэн халаа баян үлгийн хүч 6 сарын 12-нд гарсан. Гарч ирээд одоо ингээл өнөдөр хүртэл бэлтгэлээ хийгээл ажиллаа. Энэ жил заам намд гарч байгаа. Урд жилүүдийн би заам сэрэг заам өдөртөө болохоор дүүс энэ жил өдөр хамт гарч ирээс олоолаа байна. 35 зургаалаа байна. Энэ жилийн бэлтгэлээс онцлог хэллээ. Сэтгэлээр унах ч юм уу, тиймэрхүү үедээ хөвчлээ юу хийдгүү? Гундах жоохон нэг тийм. Хүн болгоно яг үгүй тийм хурдч гомдол хурдч яадсан. Тэвширдэг гэдэг. Амар байна уу хэмээн ардын сайхан 9 ороо мэдчилж байна. Цэдэг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын зочин хамирт Баян Яллын аймгийн Булгас сумын харьяат Өлгийн өвчтөн дивжээний бүх аймгийн арслан Төмөр Батар өргөдөө оролцож байна. Анхны цол 2012 онд Ховд аймгийн нэгж сумд анхны цол авчихсан. Анхны цолчаас гоё л байт юм лээ. Тэгээд нэг 2 хоногийн дараа сумдаа дахин төрүүлжсэн. Бас бэлтгэл хийгээ 2 жил болсны дараа анхны цол авчихсан шүү дээ. 2 жил бас сумд барилдаа төвдөөсөө бас сумын заан болох юмслэгсэн мөрөтөлтэй явж байсан. Тэгээд 2 жил бэлтгэл хийгээд 12 онд анхны цол авчихсан. Тэр дурсан юм шүү дээ. Яг би чи залуу хөх байхдаас нэг сумын заануудаас шивийн тавд үлдэжсэн. Тэр бас миний анхнаас гоё дурсамж юм болов шүү дээ. Яг л залуу хөх сумын заанууд шивгэрнэ гэж бас амжилттай гэж боддоо шүү дээ. Тэр л гоё санагддаг шүү дээ. Тэгээд ардын сумын заан боллоо. Тэгээл сумд 2 төрүүлчлээ. Тэгээд бас бөхөргөн дээрээд яг тэр намар нь бас сумын заан төрүүлчлээ. Анх ирээд сумын зааны барилдаанд одоо Баян аймгаас таанхуу давтарчин сумын зааны барилдаанд төрүүлсэн хүн байдгүй байхгүй бид нар одоо сумын заа байхдаа сумын зааны барилдаанд тэр төрүүлж өг. Тэр одоо ерөнхийдөө бол сумын заан дөрөвт бол сайн барилжсэн тэнийг юугаар л өрдөөсөө бараг төрүүлэх хэмжээний гэж бодоол ачаал ерөнхийдөө бол манайх тэр намар болсон гол нь. Гэхдээ бид нар бэлтгэл сургалт байхгүй намар болоод ерөнхийдөө бол тэгэл тэр үдний харц болсон да. Тэр үед бас 5-6-ын даваанд бэрэхэдэ тунаад бас тунж харц болж бас гоё яд. За хоёлоо өмнө жил аймгийн арслан болсон барилдааныхаа түүхээс ярилцъя л та. Ер нь энэ цолыг бол их удаан хүлээж өсөж исэн биз? Тэ удаан хүлээсөө баг 9 жилийн дараа арслан боллоо шүү дээ аймгийн цол аваад. Би сая энэ жил бол нэг 5 давчгаал ерөнхийдөө бол за боломж байгаа л юм. Ер нь төрүүлэх хэмжээнд санагдаад байсан юм байна. Би ер нь байдлаар. Ер нь бас тантай ижилхэн бас танаас илүү бас сум орон нутгийнх нь бас их хүлээж исэн юм шиг. Тийм ээ тийм одоо манай Булган сумч хүлээж исэн Баян Ялгийн ард төмөнч бүгдээрээ хүлээж исэн ерөнхийдөө Төмөр Батар нь цаган болсон гэж ярьж ирсэн. Тэгээд ерөнхийдөө болдлын маань ард түмж бас ард түмний хилдэг бас үнэлэн байна. Тийм ээ манай Баян Ялгид бол ерөнхийдөө үзэгчд бол ер нь стадион бол дөрнө манай Баян Ялгийн ард түмэн бол ер нь хөөцдөг, дээлдэг ер нь хүчтэй таньдаг ерөнхийдөө бол тэр ард түмний ер нь дэмжлэгээр л явдаг шүү дээ. Манай ард түмэн амар их дэмжтэй хүмүүсээс санагддаг. Ер нь одоо ингээд арслан цолоо авчаад хамгийн түрүүнд аавдаа өнөрлүүлсэн үү? Тэр үед манай аав ирээгүй. Тэр үед одоо манай найзууд л байсан. Тэгээл юмхтэй бол тэгэл. Тэр үед юу болоод юмсан тэгээл. Ер нь тэгэл. Уухай хүрдэг тэнгэрт сонсогдоод учир өрөөлөөр цол нэмлээ. Хин
Одоо нэг аймгийн харьцаа цолон дээр байхад ер нь бол 2-3 жил дараа жил болгон л ер нь таны нэр за энэ жил төрүүлчих болов гэсэн хүмүүсийн жигсаалтанд дандаа л явдаг байсан гэж сонссон. Тэ одоо ерөнхийдөө бол тэгэл Төмөрбаатар ерөн болно, тэр болно гэдэг ерөнхийдөө таавар бол байнга л өгдөг. Ердөөсөө тэгээд яг одоо тэгэл ерөнхийдөө болох байх л гэж бодаалсан болдгол юм байна. Та чи 16 оны багт одоо сая уртлын тэгш байгаар чи нэг гарсан. Нэг хоног даваад 2 дараа үзсэн. Усын наадамд ер нь задгалахын сайхан тал нь юундаа байсан бэ? Анх удаа оролцож үзэж байхад ямар санагдав? Сүрлэгэл байд юм билээ. Гарч үзэг болохоор бас би ерөнхийдөө бол бүх юмнаас заалнаас гарах туслаар юу усын байр наадамд болохоор шал өөр л байд юм билээ. Сэтгэл зүйн ерөнхийдөө бүх л юм жоохон хэцүү л байд юм билээ. Хүний хувьд ер нь бол барилдааны үеийн сэтгэл зүй гэдэг зүйл бол маш чухал шүү дээ. Таны хувьд сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ? Ер нь тэгэл сэтгэл зүй яг тэ нүүрэн дээр харагдахгүйс ч цаанаас сэтгэл зүй шус байгаа л да. Гэхдээ бол ер нь сэтгэл зүй гавж утсан юм. Яарч сандарч жоохон яарч л барилдах болсон. За манай уншаад бол нөгөө жинхэнэ гарлаа давлаад штэ. Тэгж удна гэж байхгүй. Их шуурхаа барилдана. Тэсрэлтэй бяртаа. Тэгээ хүнд бол санснаа хийчдэг. Их зоригтой барилддаг гэж боддог шүү дээ. За бит хоёрч одоо төр аймгийнхаа наадамч олон барилдсан, олонч таарсан. Тэгээд одоо сайхан төмөрөө маныг арслан болчоосоо гэж дотроо бодож явдаг. Бодож явдаг гэсэн тэгээд эргэтнүүд нь одоо аймгийн арслан хот маш. Одоо Төмөрбаатар аймгийн арслан боллоо гэд өөрөө бас юм шиг л юм баялсан шүү дээ. Бас унахаараа өнж бас бодно шүү дээ. Яач бас тийм бол байнга л бодогдсон л та нэг юм. Давхгүй яг удаа давж болно л гэдэг. Үнс сурах хэрэгтэй гэдэг шүү дээ. Даваад байдаг л асуудалтай. Унаа бол хэцүү л да. Унахын байг бодогдохгүй. Давсан юм бол бодогддгүй байхгүй. Тэр хүн л бодогддог л да. Таны хувьд ер нь хүчүүдийг ер нь бол уламжлал соёлоо маш сайн авч явдаг, үргэлжлүүлж явдаг гэдэг штеп. Таны хувьд ер нь Монгол уламжлал соёлоо амьдрал ахуйдаа хэр хөвшүүлдэг вэ? Яг тийм үү нэг хөвшүүлээ яаж ах юм болох ер нь бодол бол ер нь тэгж явах юмсэл гэж бодож явдаг штеп. Яг нэг харуулсан ч юм байхгүй л та. Тэгвэл өнгөтэй тэр талыг барьж авъя гэж байна. Таны хувьд ер нь сум орон нутгтаа бас гайгүй очдог гэдгийгсэн аав ээжтэй очиж ажил туслах уу? Мэдээж нутагт байгаа очино. Тэгээд хадлагын зар хадлаг хийж тат 8 сард одоо хадлаг хийгээд аав ээжтэй туслана. Тэгэл одоо өдөөний ажил юу вэ тэгээд тэр бүгдэнд туслах хийж ирэндээ. Өнөртөл санаад зордог өсөх багын дурсамжтай Өлгиймэн очмуэми олдорших нутагми. Манай аавын тал, ээжийн тал бүгд л бүх удамтай аавын тал ихээр одоо дээр байснаар хүчтэй чулуу өргөсөн бойбон жумг гэж хүн байдаг. Тэр хүний удам их хийж явдаг. Манай ээжийн тал бол зөндөө хүмүүс байгаа. Манай нагц нар бол одоо аймгийн начин сумын зааны хүмүүс байгаа. Таны аав ээж ер нь таныг хэрэг дэмчүү, ер нь бүх болно гэд шийдвэрийг гаргаад хэлэхэд юу хийжсэн бэ? Яаж хүлээж авчиг? Мэдээж аав бол хүлээн зөвшөөрөөд за яваараа бэлтгэл хийгээд өргөтөө зам дутун байгаа гэж зөвлөд явуулсан. Манай аав ээж одоо хөтөө байгаа ойлаа. Тэгээд өргөтөө л энийг бүх болоораа л гэсэн. Явуултаа дэмждэг л да. Таны хувьд бас ингээд хүнд гэмтэл авсан шүү дээ. Хүнд гэмтэл аваад ер нь бол өөр замыг мэдээж сонгочих боломж бол зөндөл байсан бах. Яг энэ нүг үндэсний бүхий спортоо орхихгүй байх шалтгаан нь юундаа байсан бэ? Яг тэ бас ингээд бэртлээ бас хаалганд орж исэн юу байгаа. Яг тэгээд ерөнхийдөө тэр үед ч бас ерөнхийдөө хэцүү санагдчихсан. Болдогч юм уу гэж бодож лээсэн.
тэмрүүлдэг ичтэй билээ. Тий, одоо манай аймгийн харцгаар их бас нэг болоод бас нэлээд барилдсан шүү. Манай 7-8 жил болцсон байсан. Тэгээд за манай найз нэг арслан болчихоос одоо л гэж бодож байсан. Яг бас дунд дуран бэртэл гэмтэл тамирчны мэдээж одоо хамгийн том дайсан биш тийм. Бэртэл гэмтэл аваад бас нэлээд хугацаа алдсан. Ер нь тамирчны гол юу чинь бэртэл шүү дээ. Бэртлээс сэргийч юм болгон амжилт гаргахад болно. Бэртэлтэй болохоор тэр жилдээ амжилт нь саарч бас нөгөө хэдээс хоцрох тал болдог. Газар шороотой билээ. Хаяа сэтгэл минь сэмэргүй. Аяа амьдраад минь эцэг ёо. Хуучин байсан шигээ ер нь форумд орох гэж хэрэг их хугацааг зарцуулсан. Цэцүүлдэ ер нь тэгээд өргөтөл аргэр бас ах トゥ гэл өргөтөл дэмжиж байгаа хүмүүсийнхээ юугаар үдээс бас урам аваад ер нь дахиад ер нь бэлтгэлээ хийё гэж нэг зэрсэн чинь зөвлөхийхээ төлөө сэтгэл гэж боддог. Мэдээж одоо ингээд хүн хэцүү цаг үед хажууд байгаа хүний үг гэдэг бол маш чухал илгүү. Таны хань бас их тус дэм бас их дэмжлэг болж ирсэн үү? Тийм ээ, одоо бас аргэрийн ихнэр бас аав ээж ах トゥ нэр тэр бүгдийн л юу шүү дээ. Тэгэхгүй бол бас тэгээд бэртэл гэмтэлтэй бас яа дэвэл бас хэцүү шүү дээ. Монгол дээр ар гэр ихнэр байгаа учраас ихнэр сайн болж хайнаас дэмжиж өгч байгаа учраас ихнэрлийн бол одоо тэгээд одоо дуусаж давсан чи өрдөөсөө л миний талд байдаг. Ихнэр бас тэгээд манай хадам аав ээж бүгд ингээд ирэхэд бол би унаад очсон ч л өрдөөс. За миний хүн унах яах вэ дахиад авах өдөр ирнэ гэж хэлдэг болохоор тэр л гой санагдсан шүү дээ. Одоо бас хүн 2 нас хүрч ийн хүүдээ задаг шуудаг хийж өгье гэж боддгоо. Мэдээж бодлогын хот одоо 2 нас хүрлээ бас одоо морой хүч одоо байлтгалаа гэж бодсон. Нилийн би ирхүү бас харагдсан те. Тий. Жохон гэхээр Ирхүү. Тэмээ харцах байсан болгоо юмшиж байгаа явах гэдэг. Манай охин одоохондоо яг бүх дороог өгтөө үздэг л да. Манай охин одоо 5 настай. Хүүн 2 нас хүрсэн. Тэгээ өргөтөө бол одоо зургатаа гарахаар л өрдөөсөө яриа л гал да. Одоо төгөдөө байгаа. Эхнэр зүг арын харлууд дэлдэж байгаа шүү дээ. Одоо ар гэр бүх юм одоо наадам дэвлаа өргөтөө бэлэл гарлаа өргөтөө бүх юм л одоо эхнэр л авч хэлдэж шүү дээ. Бас эхнэр одоо ар гэрэл ер нь сайн байж байгаа л бид нар бас сайн байлдаж сайн амжилт гаргаж байгаа шүү дээ. Бас маа эрхэгтийн ээж таахындаас ихнэртэй хайртай шүү гэж хэлээ. Мэдээж хүмүүс ярьдаг ихтэй ер нь цолон төгссөн хүмүүс ер нь цолоо батлсан хүмүүс л ер нь цолтой юм чи бас ер нь тэр ав цолонтой л хүн л цолоо авд юм байна. Тэ нөгөө баталт юм байна л ярьдаг. Явахт тэгэл ерөнхийдөө батлаад явж ийсэн тэгэл батлах дэс үлдээ ерөнхийдөө бол батлах биш ер дээш нэг цол агчих юмсэл гэж бодд юм лээ. Төмөрбаатар арслан анх 2010 оны үед байхаа тий арслан болцсон байсан. Тэгээд нутагтаа нэг сум ихтэй бит хоёр нэг гол их. Тэгээд нутагтаа явж исэн чинь угаасаа гэдэг мэд таних юм чинь мал дээр хөдөө байсан байхгүй. Тэгэхээр нэг за хот явах уу шиг бүх болох уу гэд. Тэгээд тэр намар нь авч ирж ирсэн 2010 оны намар л ирж ирсэн. Одоо хамгийн анхны ихэр одоо Баатар цол начлалд биднийг авч ирж одоо улсын зам, Мингүрсрын зам багштаар авч ирж өгчээсэн. Даруухан хүний ярьж хэлснийг их ойлгож авах чанартай хүн тусрах уу
Хүүхд бахын л тийм байсан. Ер нь дугуй л да. Дугуй манай Түнбаатар чинь даруух шүү дээ. Яг вэ бүхэн амьдралаар явсан ер нь бол хааз очсон ч ердөөсөө хөндлөлийг хүлээдэг ердөөсөө гоё сайхан л мэддэж нэр. Бүхэн нэг ч бас гоё байд юм байна. Монгол ардын бас ердөөсөө бүхээ дээдлт юм байна. Тэгж боддоо шүү дээ. Би бүх басараа нэр буруу яваг л ахлаж боддоо шүү дээ. Одоо хүн одоо хичээж хөдөлмөрсөн цагт мэдээж тэр хөдөлмөрийн хариу үр шимийг угаасаа хүртэх тийм ээ. Тэгэхээр одоо бас олон жил одоо бэртэл гэмтэлтэй байсан ч гэсэн тэр бүгдийг даван гараад идэг хүртэл хөдөлмөрлсөн юм чинь мэдээд бол итгэж байгаа. Мэдээж одоо цолонд хүрээсээ өөрөө тэрний төлөөлөл зүтгэж хөдөлмөрж байгаа юм чинь сайн хөдөлмөр хийх юм бол тэр нэг л өдөр чинь тэр хөдөлмөрийн үр шим бол ирнэ. Өшөө хичээгээрээ хөдөлмөр хийгээрээ тийм ээ. Одоо биеийн хүчээсээ гадна оюуныхаа хүчийг арга ухаан одоо бүхэж одоо арга зайл гэдэг чинь их байдаг шүү дээ. Арга ухааныг одоо сайн сураараа. За тэгээ найзтай гэр бүлд нь аз жаргал эрүүл хийх хүсээ тэгээд одоо Монгол өвхийн сайхан өндөр цолонд хүрээрэй л гэж найзтай хүсье да. Шавьтай одоо улам амжилт хүсье. Улсын цолонд хүрээрэй. Тэгээ одоо нутаг урсан, уул урсан тэгээд хард хөшгөөлгүй. Уулгончуудаа бас дахиад нэг ачин гарахын болтгоо гэж ярив. Өөр мэдээж энэ жил улсад байрлална. Яг одоо бас улсад байрлалдаа бас улсын цол авах мөрөдөлтэй л улсад байрлална да. Ирчүүд байхгүй бол Энэ дэс судаалдаг энэ гар иш дандаа хожсон. Энэ мушхаас өмнө марцаа шангалж. Өөч. Очилоо. Энэ яг тэр хүч харахгүйгээр ингээ авцсан бол жоо ингэ шангуулж байгаа. Одоо хөндөж.